За энэ сүүлийн үед энэ хууль хяналтын байгууллага, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн сэтгэл маш дундуур байгаа. Яг нийгэмд ийм сэртгэл гэсэн айхтар гэмтгэргүүдийн асуудал хөндөгдөөд яригадаад байдаг асуудлыг бас одоо үнэн мөнөөр нь шийдэх тийм боломж нөхцөлийг бол хуулийн байгууллагын түвшинд хангалттай бий болохгүй байна гэж бас улсын хурлын гишүүд олноороо үзэж байгаа. Ер нь манай хууль гишүүд энэ дээр бас одоо санаачлагтай ажиллах хэрэгтэй. Олон саналуудыг гаргаж энэ хуулийн тодорхой өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай бол цаг хугацаанд нь өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Хууль шүүхийн байгууллага бол шударгаас тогтоохын төлөө ажилладаг байх ёстой болохоос тохиур хэлбэрээр ажилладаг огт байж болохгүй. Биднээс нийгэмд өрнөж байгаа олон зүйлүүдийг бас их сайн харах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж хүн яллаад араас нь шүүхийн тогтоол унших гээд явж идэг тохиолдол хүртэл одоо илт бий боллоо гэж манай улсын хурлын гишүүд бас мэдээлэл хийж байгаа. Олон талаар зарим зүйл дээр санал нийлж байгаа гэдгийг бас хэлхэн зүйтэй. Тэгээ нийгэм шударгаас тогтох эсэх асуудал бол энэ шүүхийн байгууллага, ялангуяа энэ хууль хяналтын байгууллагуудын цэвэр ажиллагаанаас л хамаарах ёстой зүйл. Энийг бол одоо онцгой анхааралд авч их хурл ажиллах ёстой. Их хурлд хийж болохгүй гэдэг зүйл бол ойлголт байж болохгүй. Яаж хийх үү гэдэг арга замаа зөв олж энэ олон нийтийн бухимдлыг арилгахын үүднээс зарчмын шийдвэрүүдийг гаргаж ажиллах нь зөвөө гэсэн юм байр суурьтай байна. Тэгээ би энэ дээр анхаарч ажиллана гэдгийг бас наран туяа гишүүнд